За Монгол Арт Галерейд нэгэн ховор түүх өгүүлсэн үзэсгэлэн нэгдэхэд бэлэн болоод байна. Энэ үзэсгэлэн ямар үзэсгэлэн бэ гэвэл Вьетнам оронд манай Монголын дөрслөг урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан алдартай зураачдын маань 1950 8 оноос эхлээд соёлын харилцаа тогтоож Вьетнам оронд очиж зураг зурж Монголынхаа зураач уран бүтээлчдийн үзэсгэлэн төлөвлөж исэн ийм ховор зураачдын маань бүтээлээр үзэсгэлэн гарах гэж байна. За 1958 онд Монголын орчуудын эвлэлийн дарга хөдөлмөрийн баатар төрийн шагналт Зүлтэмгай бол анх Вьетнам оронд очиж дөрслөг урлагийн салбартаа танилцж тэнд өөрөө зураг зурж соёлын хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. За дараа нь 1963 онд ардын зураач урлагийн гавьяа зүтгэлтэн Одонгой очсон байдаг. 1960-70 он чинь ер нь Монголын дөрслөг урлагийн бас хөгжлийн оргил үе байсан шүү. Зураач орчууд бол маш их шинээр бэлтгэгдэжсэн шинэ үе гэж би боддог. Яг энэ үед бол энэ социалист улсуудтай тэр дундаа бас капиталист гэжсэн улсуудтай их соёлын талаар хамтарч ажиллах, соёлын солилцооны ийм ажлууд бол их хийгдэжсэн гэж би боддгийн. Тэгээд миний сэтгэлд үлдсэн нэг дурсамжуул энэ 1963 оны 7 сард манай аав соёлын яам Монголын орчуудын эвлэлийн хорооны шугамар бүгд найрамдах социалист Вьетнам улсад ажлын айлчлал хийж явж исэн байдгийн. Энийг би бас тод сандаг. 3 монгол хүн Вьетнамд айлчилсан ийм зургууд байдаг. Тэгээд тэрнээс гадна манай аав ер нь хаач явсан. Гатгшаач дотоод доож явсан. Нэг усан будгийн судалбар хийдэг жижиг ичүүднийхээ байнга авч явдаг байсан. Тэгээд тэр Вьетнамд явахдаа хийсэн усан будгийн хэд хэдэн судалбар манай гэр архивт бол хадгалагдчихж байгаа. Энэ хайлооны арлууд гээд далайн ирэг дээр л очиод нэг удаа л очиж судалбар хийсэн болтой байдгийг. Энийг бол бас энэ хэдэн судалбарыг бол бас бүтээл болгоогүй л дээ. Тэгтээ одоо харахад бол яа харахгүй л өнгө бодог хосолсон. Үнэхээр гэрэл сүудэр ялгарсан зохиомж сайтай маш сайхан судалбар харагддгийн. Бас Вьетнам охин гээд жижигхэн усан будгийн бас судалбар байгаа. Тэр бол тэгэл нэг гудамжинд харагдсан хүнийг л зурсан юм шиг байгаа. Ер нь бол тэр гудамжинд явсан, хурал цуглаанд оролцсон, ажил дээрээ ч гэсэн тийм цодон төрхтэй тийм хүмүүсийг бол гэс төрхийн нэг гараар таталбар хийждэг, судалбар хийждэг ийм л хүн байсан. Энэ бол бас зураач хүний нүдэнд бол юм их содон сайхан харагддагтай холбоотой баг. Шухан ичүүднийхээ дэлгэж аваад зурдаг тийм хүн байсан. За 1965 онд Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн манай дүрслэгийн сургуульд 7 жил уран зургийн багшаар ажилласан Репни академид төгссөн Дондоггой бол очиж үзэсгэлэн гаргаад тэнд маш олон зураг зурж үлдээсэн. За энэ дээр бол энэ үзэсгэлэнд бас Дондог багшийн маань эдгээр бүтээлүүдийг түүний гэр бүл нь авчирч манай үзэсгэлэнд оролцуулж байгаа. За энд бол Вьетнамын Ханой хотыг дүрсэлсэн зургууд мөн маш мэрэгжлийн эрсүнкүүдийг бас бид нэр ингээд тавих гэж байгаа. За энэ эрсүнк нь бол Вьетнамын хүмүүсийн хүргийг зурсан ийм зургууд яг оригинал их хуваараа бол үзэсгэлэн тавигдана. Миний нөхөр Сумьяжуын Дондог 65 онд томилтоор Вьетнамд судалгааны ажиллаар явсан. Дайны үед явсан болохоор тийм их түгшүүртэй байсныг өөрөө ирж ярьдаг байсан. Бараг 60 жил болж тэр томилтоор явснаас хойш надад хадгалагдаж үлдсэн энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэж он сартайгаа Ханой хотын ардаа тэмдэглэлтэй баатар тэр хүмүүсийн хөргөн хүртэл ямар хүнийх нь хүртэл тодорхой бичсэн палмастраар хийсэн байгаа таталбараа тосон будгийн ажлуудаас гадна палмастр их сонин тийм надад санагддгийг.
Тэгээ ерөнхийдөө хөрөг дайны үед ч гэсэн тэр хотын их судалбар хийсэн байсан. Тэгээ энэ үзэсгэлэнд бол урд нь бол дэлгэгдэж байгаагүй их жижиг ажлууд судалбарууд энэ удаа дэлгэгдэж байгаа. За манай дондог багшийн дараа нь бол ардын зураач, Франц Монголын ардын зураач Өгсөнгөө утсан байдаг. Тэрний дараа бол 1971 онд бол манай ардын зураач Урлын гавь зүтгэлтэн Гомсрөнгөө бол утсан. Тэгээд тэр үе бол дайны үе байсан. Тэгээд ийм дайныг харуулсан одоо бөмбөгдөлтийн үеийг харуулсан усан будгаар ингээд зурсан ийм гайхалтай бүтээлүүдийг бол одоо гэр бүлийн охин нь бол манай энэ үзэсгэлэнд ингээд оролцуулж байгаа. Манай аав ардын зураач Балбарын Гомсрон маань 1971 онд Вьетнам улсад Монголын урчуудын эвлийн хорооны даалгавраар сарын томилолтой явсан гэж боддгийн. Ямар ч гэсэн энэ хугацаанд бол их тийм сонин үе таарчсан манай аавын хувьд. Яагаад гэвэл та нар мэдж байгаа Вьетнамын дай байсан. Вьетнам улс маань бол Америкийн нэгдсэн улстай бол дайдчихсэн. Одоо тэр мэдээж социализмын үед за тэр тусмаа дайны үед бол ямар одоо тийм ээ одоо нөхцөлд ажиллаж исэн гэдэг нь бол бас харагдахгүй ч гэсэн яг гоо бүтээлтэй нь бол танилцаад бас тэр уур амьсгал одоо тэр сэтгэл зүг нь бол бас хуваалцах байхаа гэж бодож байна. За тэгээд аа маань яг богоноос буугаад ирж хахад таягтай бууж ирж исэн байхгүй юу. Тэгээд юу болчих вэ яач вэ гэд мэдээж хэрэгтэй тухайн үед бол ямар ч харилцаа холбоо одоо гар утас байгаагүй. Биднэрт бол мэдээл байгаагүй. Тэгээд өөрөө ярьж исэн яг томилтын үеэр машинтай явж хахад нэг машиных нь ойрхон зур бөмбөг дэлбэрээд одоо онгоцны нэг бөмбөг дэлбэрээд тэгээд шархацсан маш их шархацсан байсан. Тэгээд зэргийн одоо тэр чин госпитал гэдэг явуулын госпиталд очоод тэр шархаа боогоод тэр тарих толгоог нь мэдээж орсон эмчнэр байсан. Орсын эмчнэрт үзүүлээд тэгээд та энд нэг хоног уу яах вэ одоо тарих одоо мэдээж тэр нөгөө бөмбөг дүтгэхэд бол тодорхой хэмжээний бас тийм одоо юу гэж хэлэх юм бэ гэмтэлтэй байсан баг л та. Тэгээд та энэ өнөөдөртөө шөндөө хонох уу эсвэл та бол ингээд үзүүлчгээд тухайн эмчилгээг авч чад явах уу гэхэд нь маань нэг дотроос сэтгэлийн тийм совин байсан баг л та. Үгүй би бол цаашдаа ажиллаа өргөжлүүлэх ёстой би маш богино хугацаанд ирсэн учраас би бол цаашаа ингээд томилтоороо дараагийн ажлыг бодоод явъя гэд тэгээд цаашаа өөр тишээ явсан хөдөлснийх нь ерөөсө түн удалгүй 30-40 минутын дараа тэр зэргийн госпиталд нь юу чгүй бөмбөгтөнд өртөгдөөд бүр газраас арчигдсан байсан гэж ярьдیں۔ Тэгээд бид нар бол тухайн үед бол ийм сэтгэлдээ бол маш одоо баярлах бөгөөд нөгөө талаараа бол тийм ээ одоо ямар их аюулыг давж гарч ирсэн ямар азтай завшаантай юм бэ гэдгийг тэрний тухайн үед бол маш их одоо баярын нулимстай энэ түүхийг бол одоо хүртэл сэтгэлдээ хадгалж бас энийг хуваалцаж ярмаар санагч байна миний хувьд. За энэ дээр мөн нам элчин сайдын хамтаа бол бид нар бас хамтарч ажиллаж энэхүү үзэсгэлэнгээ 12 сард бас Вьетнам улсад бас төлөвлөх юм бодолтой байгаа. Ерөнхийдөө энийг бол манай одоо дүрслэг урлагийн салбарынхан бас төдийлэн сайн одоо энэ түүхийг бол мэддэггүй байгаа. Эдгээр хүмүүсээс гадна бол манай Монгол улсаас одоо ганц уран баримлч бол Вьетнам улсад очиж суралцсан. Энэ нь бол Монголын орчуудын эвлийн бас энэ соёлын харилцааны одоо үргэлжлэл болж энэ Үлзийбаатар баримлч маань модон сэлбэрийг бол очиж сурсан байгаа. Тэгээ энэ дээр бас энэ Үлзийбаатар баримлчийнхаа 10 гаруй юм баримлыг бид нар бас үзэсгэлэнгээ төлөвлөж ингэж олонний хүртэл болгоно. За сайн байна уу. Манай нөхрийг Аюушин Үлзийбаатар гэдэг Монголын орчуудын эвлийн шагналт уран баримлч 1981 онд
Улаанбаатар хотод дүрслэх хурлын дунд сургуулийг Цэ Амгалан багшийн удирдлаганд ор төгсгсөн. Тэгээ 1989-өөс 1991 онд бүгд найрамд Вьетнам улсын Ханой хотод үйлдвэрлэл урлагийн дэд сургуулийн модон урлагийн чиглэлээр тэнд сурч төгссөн. Жил дараалал нь уралдаан тэмцээн үүсгэлэнд Монгол эх орноос сурчлах Монголын уран баримлчид ийм бүтээл хийдэг гэдэг тэр сайхан Ханой хотод суралцсан мэргэжлэр л тэр мотор урлагийг яаж хийх вэ? Мотор үнэхээр тэр модыг яг л даавуу шиг, торох шиг нунглаа тэр баримлын тэр донж айс тэр маш дөлгөөн тэр сайхан үнэхээр хайр татам тийм сайхан бүтээлүүдийг хийдэг л те. Тэнд бас Монголоос анагаахын дэд сургуульд 6 оюутан сурдаг байсан. Дүрслэх хурлын чиглэлээр бол ерөөсөө л ганц Үлзийбаатар сурдаг байсан. Тэгээд урчуудын эвлэлийн хорооны томилолтоор явж байсан. Тэр үед Оросод явах гээд өөрийнхөө сонирхолтой тэнд Оросд явах хуурийг яг дуусчаад тэгээ яг Үлзийбаатар дээр яг ингээд Вьетнам улсын нэг хуваар үлдсэн байсан. Тэгээ энд би ингээд Вьетнам улсын хуваарийг ирлээ авд ингээд энд явах боллаа гэж бид нар их сонирхолтой их гоё сонин дуулдаагүй их сайхан хот байна. Сайхан улс ингээд явах болсонд баярлаад ингээд явж байсан. Тэр үед тэр Вьетнам руу явхад одоогийн энэ юу шиг чөлөөт ингээд 90 он гараагүй ингээд маш их тийм олон персатыг хийж явдаг. Оросоор ингээд 5 хоног вагоноор яваад цаашгаа гээд Калкут, Карачи энэтэйгээр арайлын тхийн далаадыг өрч 16 цаг нисэл маш олон замыг туулж их сайхан бас замдаа бас аялал хийгээд ингээд явчихдаг байсан л да. 1996 онд Зан Базарын нэрмжит Дүрслэх хурлын музейд бие даасан уран бүтээлээ онгон шүтэн гэдэг нэртэйгээр тийм уран бүтээлээ анх нээж үсгэлэн гаргаж байлаа. Бас 1997 онд Америкийн нэгдсэн улсын Вермонтчууд бие Монгол баримлч гэсэн бие даасан бас уран бүтээлийн үсгэлэнгээ гаргасан. Яг амжилттай сайхан уран бүтээлүүд гаргасан. Энэ 97 онд тэгээд Монголын урчуудын эвлэлийн хүндэт шагналт баримлчин болсон. Миний хонгор гэдэг энэ бүтээлийг хичгсэн санаа нь их цагур нь бүгд найрамд Вьетнам улсад байхад л ийм гоё юм хийх юмсан, ингэх юмсан бас дөрвөн үйлдвэрлэгээд гоё бүтээл байдаг. Тэгээд онгон шүтээ ингээд энэ хүний арин шингууд хүн яаж өөрчлөгддөг вэ? Хүний аригчин хүн ямар байдаг, худалчин, хулгайчин ямар байдаг бүх хин илэрхийлдэг маш их уран сайхны аргаар их гоё тод томроо хийдэг. Өөрөө тийм их модернист их сайхан зөөлөн бас их тийм авьяастай донжтой их үнэхээр хүн хараад хайр хөрмөр хөөхөн тийм донжтой тэгсэн мөртөө тийм хийсвэр өөрөө тийм маш их гүн ухааны бас тийм түүхийн сэдвэр бас хийн бүтээлүүд хийдэг. Их олон талын сэдвүүдэр бүтээлүүдийг олон жилүүд хийсэндээ тийм сайхан уран бүтээч нөхөртөө талархаж тэгж баярлаж авдаг та. Монгол зураачид Вьетнам орноор гэсэн ийм сонирхолтой үзэсгэлэнгээ гаргахаар бэлтэж байгаа. Тэгээд та бүхэн бас энэ ховор бүтээлүүдийг ирж үзээрэй гэж урьж байна. Мөн бид нэр энэ үзэсгэлэнгээ 2025 онд бас Вьетнам улсад гаргахаар зорж байгаа. Тиймд бол бид нар олон сарын өмнөөс галеритай холбогдоод ингээд манай энэ үзэсгэлэнг бол маш сонирхож хүлээж авч исэн. Ерөнхийдөө Вьетнамын зураачид бас манай Монгол улсад манай галеритаас ирж үзэсгэлэнгээ гаргах юм солийн юм харилцааны томоохон юм ажил гэж бид нар тэгж үзэж байна.